За та бүхэндээ өнөөдрийн мэндийг дэвшүүлье. 2025 оны 11 сарын 7-ны өдөр Улсын их хурлын дарагт нийслэл Улаанбаатар хотын газар олголтын нөхцөл байдал дээр Улсын их хурлын тусгай хяналтын дэд хороо байгуулж нэгдсэн дүгнэлт гаргах тогтоолын төсөл хянан шалгах төр хороо байгуулах шаардлага үндслийг өргөн барьсан. За тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулаад бүрдэл буюу улс төрийн намын бүлгүүд Улсын их хурлын хянан шалгах төр хорооны хуулийн дагуу за нэрсийг бүрэн өгж өнөөдөр дууссан. Ийм учраас харьяалагдах байнгын хороогоор хилцэж байна. За Улаанбаатар хотод нийт иргэдийн маань 10 орчим хувь нь газраа өмчилж авсан. Улаанбаатар хотын аж ахуйн нэгж иргэд газраа ашиглах, эзэмших, өмчлөх энэ эрх зүйтэй холбоотой энэ харилцааг хуулиар зохицуулж байгаа энэ хууль хэрэгжиж гэнэ үү гэдэг дээр хянан шалгаж цаашдаа улсын хурлын тогтоол гаргаж хууль тогтоомжид ямар өөрчлөлт оруулах юм бэ гэдэг ийм дүгнэлт гаргах үүрэг бүхий хянан шалгах төр хорооны төслийг өргөн барьж байна. Байнгын хорооны эрхэм гишүүд дэмжих юм бол улсын их хурлын нэгдсэн чуулган дээр энэ хянан шалгах төр хороог байгуулах хэсэг асуудлаар тогтоолын төсөл гарнаа. За нэгдүгээрт бол хянан шалгах төр хорооны тусгай шалгалтын сэдвийг Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа зөрчил, газар ашиглалтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харьшлах асуудлыг тодорхойлох зорилгоор холбогдох тогтоол, шийдвэр, газар олголтын үйл ажиллагаанд хянан шалгалт хийх гэдэг ийм зорилгыг тусгасан. За хоёрдугаар заалтаар бол улсын их хурлын хянан шалгах төр хорооны тусгай шалгалтын хүрээг тодорхойлж өгсөн. За гуравдугаарт бол улсын их хурлын хянан шалгах төр хорооны бүрэлдэхүүнийг мөн хавсралтаар тусгасан. За байнгын хорооны референдумээр улс төрийн нам, бүлэг, эвсэл, зөвлөлөөс бол гишүүдийн нэр бол ирж бүрдэл бол хангагдсан байгаа. Дөрөвдүгээрт бол улсын их хурлын хянан шалгах төр хороонд гаргасан тайлан санал дүгнэлтэд улсын их хурл танилцуулахыг улсын их хурлын хянан шалгах төр хороонд даалгахыг даалгасан ийм дөрвөн зүйл заалттай хянан шалгах төр хорооны өдөрдөмж бүрдүүлбэрийг бүрдүүлсэн байна. Тэгээд улсын их хурлын гишүүдийн зүгээс асуултанд хариулахад бэлэн байна. Улсын их хурлын 35 гишүүн нэр бүхий 35 гишүүн хянан шалгах төр хороог дэмжиж гарын үсгээ зурсан байна гэдгээ та бүхэндээ танилцуулъя. Баярлалаа.